гэр бүлийнхэн талаар ерөөсөн нэг ч ингэ ярьж байгаагүй. Сая ч гэсэн ингэ цохос дурдлаа штэ. Тэгэхэд таны баг гол сэдв баг гэр бүлийн юм харилцаа ч юм шиг надад санагдсан байхгүй. Ер нь яг ийм очгис нэг ийм үйл явдал гэж байдгүй те. Энэ л яг үнэхээр яг мөн байна гэсэн таны хувьд тэр мэдрэмжийг та ямар үеэс ер нь олж авч ив? Зөндөөл байна. Одоо дутуу үлдээчүүд үнэ л хэлье. Одоо ингээл яг амьдрах байрчгүй байх үеэс байхгүй. Би өөрөө хувьдаа залуу байхад би чинь Доронтих шүү дээ өөрөө. Улаанбаатарт ирээд яг өөрийн гэсэн амьдрах байрчгүй байх үеэс хувцсонрын маань хүртэл одоо нэг авч яваад угаачаад авчиж хэмжээний ч юм уу тиймэр ажлын байран дээр те. Гэх мэтлэн ярих зүйлс их байна л да. Тэр үед байсан Батүлгийг өнөөдрийг хүртэл хайрлал явж байна. Очвол ер нь анханасаа гийсэн бах уу. Наад нэг дунд мунд гийгээг баг. Би ер нь юм л бол эхнэрээс асуух гэдэг. Эхнэрийнхээ зүйлийг их тагтаглах бахна шүү дээ те. Тэгээд одоо харин ингээд чөлөөт уран бүтээлч болчихдөг юм уу гэд 16 онд шийдвэрээ гаргаад. Тэгэхэд ч гэсэн манай хүн ер нь бараг зөв бах шүү гэж бас яг шийдвэр гаргалтанд аягүй том нөлөөлсөн л доо. Ягаад тэгэхээр яг нэг суурин дээр нэг юм л хийгээд байвал яг нэг юм л хийгээд л яваад л юм байна цааш. Тэгэхээр 16 онд яг би гэр бүлийн хоноос асууад зөвлөлөж байгаа. Тэгээ яг шийдвэрээ гаргаад фрилансер болчихсон. Чөлөөтөн болчихсон. Тэн дээр их аягүй том гэр бүлийн хүнд их баярлалтай. Хүч өгч шүү дээ. Тэрнээс би бас цаашаа хийгээл юм болоо л байна те. Яг тийм амьдралд гарах томоохон шийдвэрүүд дээр гэр бүлийн хүний илүү бий дагдаг гэх юм уу? Юу гэж бодож байна хараа гэл та. Миний ажлыг маш сайн ойлгохоос гадна ажилд маань хүртэл оролцоотой байгаад маш сайн сонсогч игээ за энэ биш байна, энэ зөв байна, энэ буруу байна гэд хоёр өөр мэрэгжилтэй биш. Ер нь нэг нь найруулагч, нэг нь сэтгүүлч болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр тэрэн дээр ер нь айгүй түвшигтэй байдаг. Зориг дутагдах мөчөд хин нэгний түүхэл чамайг төшдөг. Subscribe хийгээд 7 хоног бүр хамтдаа шин түүх сонсцгоё.